Отго жинсний төлөө нутгаа зарж байсан тэр авилгач ноёдоос хойш Монголын төрд гарч байгаагүй ийм гутамшигтай үйл явдал болсон гэж одоо харагдаж байна. За яагаад гэхээр зэрэг бид нар ер нь Монгол улсын төрийг байгуулахын тулд үе үеийн хүмүүс тэмцдэг. Үе үеийн хүмүүс Монгол улсын төр тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулсан байдаг. Нэг хэсэг нь амь насаараа, нэг хэсэг нь бүтэн амьдралаараа, нөгөө хэсэг нь эд хөрөнгөөрөө янз бүрийн байдлаар Монгол улсын төрийг бий болгохын тулд бэхжүүлэхийн тулд тусгаар тогтнуулахын тулд тэр тусгаар тогтнолыг хадгалж үлдэхийн тулд үе үеийн улс төрчдийн амьдрал тэмцэл зориулагдсан байдаг л да. Гэтэл 3 хүн суужгаад энэ одоо байгуулж өгсөн төрийн бүхэл бүтэн бүтцийг тэр чигээр нь яаж худалдах вэ гэдгийг ярилцсан байна. Тэгээ тэр схемийг бүр наривчилж гаргасан байна. Тэгээ энэ схемийг ингээд хараад үзэхэд энд бол 317 төрийн байгууллага, 100 төрийн өмчийн компани, 8276 албан тушаалыг 10 сая төгрөгөөс ахуулаад 1 тэрбум төгрөг хүртэл үнэлээд зарах тухай асуудал яригдсан байдаг. За энэ дотор жишээлбэл Монгол улсын төрийн сайдыг одоо сайдын албан тушаалыг 1 тэрбум төгрөгөөр зарна гэд тариф тогтоосон байгаа. Дэд сайдын албан тушаалыг 500 сая төгрөгөөр, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг 800 сая төгрөгөөр зарна гэж. За ингээд албан тушаал доошлох тусам яг мөнгөний тоо доошлж жоод хилцээний даргыг 20 сая төгрөгөөр, ахлах мэрэгчлэлтнийг 10 сая төгрөгөөр зарна гэд. Ингээд энэ 8276 албан тушаалтныг яг энэ тарифаар зараад дээр нь одоо тэр энэ санаачлагыг одоо гол нь танилцуулж байгаа. За Мяган би инхолд гэдэг намын даргаасаа гол одоо дэмжлэгийг хүсэж байгаа хүн нь бол нийслэлийн одоо иргэдийн хурлын дараагаар ажиллаж байгаа сандуу байдаг л да. Тэгээ сандуу юу гэж хэлж байгаа вэ гэхээр инхол дахаа гэж хэлж байгаа байхгүй. Инхол дахаа нэг хүн 5 хүнээс авилга авах хэрэгтэй гэж ярьж байгаа. Энэ бол одоо 5-аар нь үржүүлээд үзэхээр 41380 албан тушаалтан бол авилгач болох хэрэгтэй гэдэг ийм одоо төлөвлөгөө гаргаж байна гэсэн үг. Тэгэхэд энэ төрийн сүлжээг авилгачдад үйлчилдэг, албан ёсоор авилга авдаг, албан ёсоор авилга авах төлөвлөгөө бүхий ийм сүлжээ болгож хувиргаж байгаагаараа энэ бол Монголын төрд урд өмнө хизээч гарч байгаагүй гутамшигтай үйл явдал болоод байгаа юм л та. Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, хилийн цэргийн ерөнхий газар, батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб гэдэг хизээч зарж болохгүй тэр улс орны тусгаар тогтнолыг нүд цавчилгүй харж ах ёстой байгууллагуудад хүртэл авилгын төлөвлөгөө ногдуулсан байна. Ер нь Монгол улсын төрийн жирийн албан хаагч ийм их авилга цуглуулах өрөнд ороод ирнэ гэдэг чинь тэр хүн төрийн төлөө ерөөсө толгойгоо ажиллуулах хугацаа байхгүй болж байгаа. Төрөө зарах хэлбэрлүү хүмүүсийн толгой ажиллаад эхэлнэ. Сандуу юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм л нууцлалтай байх хэрэгтэй. Тэгэл тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Таад ороод 5 удаад удирж ажиллах 5 удаа тэдний санхүүж босож ирэх. Тийм санхүү, өдөр зүйлийн санхүү бол нэг байж болно. Гадаадынханаас авилга авч байгаа тэднэртээ юм өгөө. Гадаадынханд юм өгөө гэж төлөвлөгөөнд оруулсан байдаг. Жишээлбэл тэр 90 минутын бичлэгэн дээр сандуу бүр өөрөө яриад байгаа байхгүй. Тэр инх бол дахтаа ингэж хэлээд байгаа байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчтай одоо бүр яг танаа нам гарах юм бол бидэнд ийм одоо жишээлбэл 5-7 тэд шиг юм бүр тим нэг юмуд байдаг шүү дээ, тийм юмудыг өснө гадаадд мөнгө угаах маягаар боловсруулах үйлдвэрийн салбарт орж ирж байгаа гадаадынханд бол махны салбар, зэсний салбар, бензиний салбарыг өгөхөөр төлөвлөсөн байж байгаа. За дид бүтцийн салбарт орж ирж байгаа гадныханд бол төмөр зам, хатуу уучлалтай засмал зам, агаарын нислэгийг хуваарлана гэд ингээд тавьсан байж байгаа. За энэ бол бүгд ардын намынхны одоо хувилдааны аргаар хийж байгаа хуваарлалт. Энийг бол иргэд сайн ойлгох хэрэгтэй. Та нар бодоод үзэлтэй 41 мянган төрийн албан хаагч зэрэг юу зарах уу, яаж зарах уу, эрх мэдлийг яаж зарах уу гэд бодоод ирэх юм бол Монгол улс маань юу олж хувирах вэ гэж. Төрөө зарсан хүнийг төрийн тэргүүн болгохгүй байж чадна. Тэгж бид нар одоо эрхээ эдлэх хэрэгтэй. Бас өшөө төрөө зарчхаж магадгүй хүнийг ч бид нар жижигхэн тэр 50 сая воноор юу ч зарчиж магадгүй хүнийг ч бас бид нар хариуг нь өгөх хэрэгтэй. 6 сарын 26-нд гарах бидний шийдвэр бол Монгол улсын төрийг манжийн дарлалын үеиг шиг болгохгүй байхын төлөө тэмцэл шүү гэж би хэлмээр байна. Отго жинс болгоны төлөө нутаг ус болгон зарагдаж байсан тийм одоо ичгүүртэй цаг үеийг буцааж авчрахгүй төлөө бид нар үзэгнийхээ үзүүрээр эргэлт хийх ёстой. Тэр үзэгний үзүүрээр бид нар эх орон хүнийг дэмжих ёстой.